Энэ 92-ын 5 дээр байж байгаа бие биедээ үнэнч байх, гэрэлтээс гадуур харилцаа үүсэхгүй байх гэдэг хоёр чинь юугаар ялгаатай зарчим юм? Нэг зарчмыг хоёр талаас нь бичсэн юм. Үр дагавар нь юу байх юм? Бас асуулт шүү. Алтан гэрэл гишүүн микрофоныг өгье. За ажлын хэсгүүрэнд бол яг энэ гэрэлтээс гадуурх харилцаа гэдэг дээр бас нэлээд асуудал яригдсан юм аа. Тэгээ гэр бүл бол одоо Батбүх байх хэвээр өнөөдрийн гэр бүл тулгамдж байгаа томоохон асуудал нь гэрэлтээс гадуурх харилцаа байна гэдэг мэрэгцээ шаардлага байна гэж томьёологдож энэ хуулийн төсөлд орж ирсэн. Хувийн санаачлагчийн хуулийн төсөлд анх орж ирсэн энэ нэр томьёо. За тэгээ ажлын хэсгээр яриад ер нь энэ нэр томьёог бүр тодорхой болгоё, тайлбарлая гэж орлого хүртэл хийсэн. За хамгийн сүүлийн ажлын хэсгийн хуралдаанаар энийг бол тайлбарлахгүй ямар байхын шүүх шийдэх гэж. За тэгэхээр энэ гэрэлтээс гадуур харилцаа үүсэхгүй байх, харилцаа үүсэх гэдэг асуудал эргэцүүн энэ хууль дээр бол хоёр ч үр дагаврыг үүсгэнэ. За нэгдүгээрт хэрвээ гэрэлтээс гадуур харилцаа үүсгэхний улмаас гэр бүл цуслагдсан бол хүүхэд нь эцэгхээ тэжээн тэтгэх үргээсээ татгалцах ийм үр дагавар үүсэж байгаа шүү дээ. Харгалзан үзнэ гэдэг. Тийм үр дагавар байгаа шүү дээ. За би хариулчих идэх үү. За дараа нь та бүхэн нэмж асууж. За хоёрдугаарт энэ гэрэл цуцлахад шүүхээс хөрөнгө төрөнгөтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ энэ гэрэлтээс гадуур харилцаа үүсгэсний улмаас буюу нэг талын буруугаас гэрэл цуцлагдж байгаа бол энэ нөхцөл байдлыг харгалзаж үзнэ гэсэн ийм зүйл. Тэгээ ер нь энэ гэрэлтээс гадуур харилцааг нарийн тодорхойлоогүй гэсэн учраас ингээд нэг ойлголтын хувьд нарийн тодорхойлоогүй учраас бол шүүх ингээд тухайн үед үзгээ. Юу гэрэлтээс гадуур харилцаа гэж үзэх юм гээд. Ер нь гэрэлтээс гадуурх гэдэг харилцаанд хамааруулж болохоор маш олон нөхцөл байдлуудыг ярьж хагаад за энэ бол одоо ингээд шүүх ер нь өөрөө хэрэглээд явчихъя гэдэг байдлаар оруулсан.